Сайн байцгаана уу, энэ 7 хоногийн үзмийн том эхэллээ. Монгол Улсын ерөнхий сайд Оросын албаны улсад альчилж байгаа илээ. Энэ үеэр Орос Хятад улсын хооронд баригдах гэж буй хийн хоолой байгууламжийг Монгол улсаар дариулж ярих санамжчигт хоёр улсын зүгээс гар үсэг зурлаа. Ингэснээр манай улсын эрчим хүч эдийн засаг дахиад гарна хэмээн засгийн газрын зүгээс үзэж байгаа юм байна. Эрдэнэтийн 49%-ийн асуудлаар ерөнхий сайд асан сайхан бэлгийг Интерполоор ирэн сурвалжилж байна. Тэрээр эрүүл мэндийн шалтгаанаар гадаад байгаа хэмээжээ. Монгол улсын ерөнхий сайд асан сайхан бэлгийг Интерполоор ирэн сурвалжилж эхэлсэн энэ тухайн мэдээллийг авилгатай тэмцэх газраас тодруулахад үнэн бодтой гэсэн мэдээллийг өгч байна. Шүүхээс тогтоосон Монгол улсад ирэх хугацааг 2-3 удаа хойшлуулсан ийхүү түүнийг Интерполоор ирэн сурвалжлахад хүргэсэн гэдгийг хэлж байгаамаа. 2020 оноос Улаанбаатарын зам ашиглах татварыг 5 дахин нэмэгдүүлэх шийдвэрийг хотын захиргааны зүгээс гаргаад байгаа билээ. Энэ асуудлаар олон хүмүүс дургуйцлаа илэрхийлээд байна. Сард 8,000 төгрөг гэсэн баха. Би тийм тооцоо гарч чана гэж ойлгосон. За тэгээд жилдээ нэг удаа нэг юм одоо нэг автомашины татвар төлдөг төлбөр дээр нэг төлбөр төчин тэр нэг 100 орчим мянган төгрөг тусах юм байна. За тэрийн сар өдөр туваахлаар өдөрт бол нэг жолооч 276 төгрөг тушаагаад тэгэл энэ Улаанбаатар хотын замыг одоо юу гэдэг ашигласныхаа төлөө одоо ийм төлбөр төлөх боломжтой яагаад ийм байж болохгүй юм бэ гэсэн. Яг хоо ард түмэн бол өөрсдийн гэсэн одоо үүрэг даалгавраа биелүүлээд одоо татвар ямар нэг их бага хэмжээгээр төлж байгаа тийм ээ. Тэгэхээр та бол сая тэглээ шүү дээ. Би зүгээр яг хоо ёс зүй одоо та бүгдээ шаардаад байгаа. Монгол Ардын намын маань мөрийн хөтөлбөр бол 16 онд бол татвар нэмэхгүй гэсэн тийм ээ. Тэгсэн чинь таны бодлоор бол одоо бол ингээд төсөвч тийм мөнгө авахгүй юм байна энэ асуудлуудыг шийдэхэд тийм ээ. Тэгээ яагаад та нар маань тэгээд амлцсан юм бэ? Засгийн газрын шийдвэрийн дагуу 90 жилийн түүхтэй байгалийн түүхийн музейн барилгыг нураалаа. Тус барилгын оронд Чингис хааны музей байрна хэмээж байгаа илээ. Гэвч түүхэн барилга нураалаа хэмээн зарим иргэд шүүмжлээд байна. За та бүхний харж байгаачлан байгалийн түүхийн музейн нүүрэн хэсэг буюу зөвхөн одоо музейн хаяг бичигдсэн энэ хэсэг одоо архитекторуудын болоод иргэд олон нийтийн одоо энэ музейг авч үлдэх ёстой гэж шүүмжлээд байгаа гол шалтгаан болох энэ багнан нүүртэй яг энэ хэсэг бол одоо үлдсэн байна. За өчигдөр энэ музейн үүдэнд байх хоёр арслангийн баримлыг бас одоо буулгаж арчиж байгаа юм мэдээллийг соёлын өвөө хамгааллын нийтлийн залуучууд бас нийгмийн сүлжээнд нийтлэлснийг та бүхэн санаж байгаа. За ингээд өчигдрийн хувьд одоо нүүрэн хэсэг бүхэлдээ байсан бол өнгөрсөн шөнийн дотор нураах ажиллагаа үргэлжлэн явагдаж зөвхөн энэ байгалийн түүхийн музей гэсэн хаягтай хэсэг бол өнөөгдлөөний байдлаар үлдсэн байна. 37 дугаар тоочиг олон ангид киноны 1-р сессн гарч дууссан мөлий. Тус киноны нэгэн хэсэг сошиал орчинд олныг байлдан дагуулж хэд хэдэн пародийн хөлбөртэй болоод байна. Гадаа их үт маш. Хятад хийчихэж. Осорч ямаа ирүүлжүүлэхэд орсон бичлэгээ өөрийн Facebook хуудсандаа барьшуулжээ. Мөн тэрээр ирүүлжүүлэхээс гарах зардал хэрэгтэй байна хэмээн пост оруулсан. Зарим хүмүүсийн шүүмжлэлийг дагуулсан байна. Энэ 7 хоногийн тренд хүчилгээр нэгэн ахлах сургуулийн урлагийн үйлчлэгийн бичлэг орлоо.
интернет шинжлэгдэж интернетийн хурд нэмэгдсэн байна. Мөн хоногтой болон хоноггүй картуудын дата нэмэгдсэн. Хэрвээ та шөнө дата хэрэглэдэг бол шөнийн 1 цагаас өглөөний 8 цаг хүртэл дата үнэгүй ашиглах боломжтой болсон байна шүү. Гацаад байна уучлаарай гацаад байна. Гүй манай хоёр яриад байхгүй юу та. Харагдаж байна уу? Оо харагдахгүй байгаа юм уу? Оо Одоо гоё шүү дээ. За юу яцгаа. И баринд орсон ямар вэ? Гэр интернет шинжлэгдэн дата нэмэгдлээ. Unitel. Дараа 7 хоногийн цагаагаар яваад баг зэрэг хөтөрч өдрийн дундаж температур хасах 11 градус юм байна. Хурд хүнс ялангуй орох юм байна шүү. Энэ 7 хоногийн үзмийн томыг өндөрлөж байна. Дараа 7 хоногт уулзлаа. Түр баяртай баярлалаа. Чин гэр интернеттэй болсон чинь ажиллаа чихгүй, цагаагаар мэдээгэж хөтлөхгүй уцаал оролдоод ах юм. Үгүй энэ гэр интернетийн хурд нь ихсээд бас дата нь бас нэмэгдчихэж. Тийм үү? Тийм, юус гацхгүй чинь үдтэй. Юус гацхгүй үстэй. Тийм тий. Нэрэ гацхгүй надад руу явуулчихтаа ямар хөргөн бичлэг вэ? Би ч оруулаад өгөн. Тэг.